Энэ аяга бараг DJ яа. Идэл чимэглэл юм уу? Эсвэл ингээд түлхүүр мүлхүүрээ ял тавьчих болдгийм байна. Нэмэгтэн амар амархан зөө ингээд сэтгэл санаа нь ийм хурдан ингээд цэцэг аваад өргөөгдчихдэг. Hello my friend. Oh my god. Тэр шампаныг задлаад cheers гэж манайхан гоё тулгнаа за. Тэр болтол төрөг хүлээж байгаарай. За өглөөний минь ч одоо бараг өдөр болсон байна дөө. Хүмүүсээ зайсан толгоороо гарчаад гоё амар гоё бичлэг хийсэн үедээ нэг ийм хөө харагдаад тэг ингээд нөгөө нэг одоо winter is coming гэж өвөл ирж байгаа нь утаагаар нь яг ингээд хамдаг биш тэгээд утаа нь ингээд яг тэр станцаасаа ингэж явснаа ингээд гэр ороод дээгүүр яваад тэгээд хотынхоо төв рүү ороод тэгээд гэдэг жинхэнэ зайсан толгоо дээрээс тэр чинь өөрөө нүдэрээ харлаа шүү дээ. За өнөөдөр бүдэрээ шүү дээ. Юу яана? Шопинг үргэлжлүүлж хийх байгаа. Нөгөө нэг аяг тагны дийс надад дутуу гадсан шүү дээ. Тэгээд тэрийг авах гээд ямар ч тач ороод цай ундаа очиад тэгээд их найт шопинг руу иргэн гарцгаая. Нөрөө бодцоо одоо гарахад үсээ янзалчаад нөгөө нэг гой дэлгүүр рүү гарах гэдэг чинь тэгснээс өчтөр бүр амар хөөрхөн заяо. White premium flowers гэдгээс ийм том цэцэг ирээд тэг би бүр ингээ амар гайхаад нэг юм хүргэлт хүрээд ирлээ гэхээр энэ одоо юм хүргэл юу юм болоог аим бодчихсахгүй гэсэн чинь Монголдо тавтай морил гээд амар хөөрхөн жижи гээд миний нэртэй тэг бүр хамгийн хөөрхөн энд нөө юу байгаа зү Ladybug байгаа зү тэг хүрээд ирсэн би бүр ингээ гайхаад заяа бүр ийм том баглаа тэг хажуу талд нь нөгөө нэг ийм цэцгээр өөрийгөө орооцгүй ирээ тэг би бүр ингээ хажуугаар нь явахдаа би ихээ мэдгүй энэ одоо ресторан нэг юм за хүний төрсөн өдөр болоод байгаа юм бах гэл амар сүрхий том нэг баяр ёслолын бахаар нь нэг амар тоохгүй хажуугаар нь явчаад ингээ дараа нь буцтаад явсан чинь энд байна гэх хүрээдсэн чи амар хөөрхөн юм хувц ингээ цэцгэн хувцтай заяо тэгснээ бүр ийм том юм шар цэцэг байсан энэ шар цагаан хоёр цэцгийнх нь утга нь болохоор нөгөө гэртээ юу аадсан штэ нөгөө нэг шар болон цагаан өнгийн нөгөө аяхтай шаазам азэдэр аадсан штэ тэгээд тэрнтэй хослуулаад ийм хөргөн жижигээд Монголдо тавтай морил гэсэн хөргөн эцэг ирцээсэн тэгээд энийг амар гоё сэтгэлээрээ бэлдсэн white premium flowers-ийнхандаа баярлалаа. Тэгээ энэ нэр нь аахгүй white premium flowers гэсэн. Тэгээ ер нь бол бас та хэд мэ энэ дээр жижиг гэж ер нь харагдаж байна уу? Тэгээд та хэд маань бас одоо нөө хайртай нэгэндээ ямар ч ялгаангүй баярлуулахыг хүсэх юм бол white premium flowers-ээс гоё нэр мэрийн бичүүлээд авчиж болдсон байх шүү. Нэмэгтэн амар амархан зэрэг сэтгэл санаа нь ийм хурдан ингээл цэцэг аваад өргөөгдчихдэг. Flowers-ийнхандаа баярлалаа. Love you. Outfit of the day. Boots. Хар дотроо цагаан. Юбиг машин барьсан ч ойр их гоё яагаад байгаа. Одоо нөгөө нэг яг өвлийнх нь traffic нь орж ирэх хэр байх юм байгаа мэдгүй. Одоогоор л дайжгүй шүү. Окей, их найт дээр ирсэн. За энэ Queen Home Classwear Store гэдэг энэ нөгөө нэг миний влог дээр хараад исэн хэсэг байхгүй юу. Тэгээ та санаж байгаа бол би яг нөгөө эндээс яг энэ халбах сэрэний комик авсан штэ. Тэгээ одоо болохоор хоол идэх одоо гоё диш сет авах гээд байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол сонгочлоо заяа зайлыг гэх юм бэ гэхээр яг энэ цэнхрийг сонгосон. Дундуураа ингээд ийм гоё шар оруулахтай шаргал оруулахтай. Тэгээд энэ болохоор яг ийм гангар шаазан гэдэг жаа байхгүй юу. Тэгээд энэнийг одоо би таадаг бүр амар гоё юм тест хийж үзүүлээ заяа. Цэвэр гангар шаазныг яаж тест хийх вэ гэдэг амар юм сонь аргууд байд юм байна. Надад бас таалагдаад байгаа юм энэ заяа энэ Swarovski-гийн Canter гэдэг юм байна. Wine гэдэг юм. Одоо би болоод юу гिच тэг гүц. Тэгээ миний харвал гүц байгаа байхгүй юу. Тэгээ ийм хөөрхийн wine бас шампань өдр хийж уух хундахтайгаа гэдэг юм хос сет байд юм байна. Энийг болохоор ингээл хурим найр ер нь одоо шинэ гэр оронд орж байгаа хүмүүс маань авахд амар гоё тохиромжтой байгаа байхгүй юу. Тэгээ энэ хэсэг бас надад амар таалагдаад байгаа. Энэ болохоор яг ийм 3 сет энэ чинь 6 хүнийх байсан. Энэ нь бас хөөрхөн байсан. Би энийг амар анзаараад харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь яг энэ бүтнээрээ яг 42 ширхэгтэй надад илүү амар таалагдаад тэгээд ер нь цэнхэрдээ дээрэс нь хээч гэсэн амар гоё юм байна. Ийм гоё сеттэй өөр дизайнтай байна. Ийм дизайнтай байна. Ингээд харах юм бол зөндөө гоё одоо сонголтууд бол зөндөө байгаа байхгүй юу? Энэ бүр амар зэрхэн байгаа юм зү. Тэгээ энэ дундаас надад бас амар их таалагдсан энэ байгаа. Энэ сет бүр амар хөөрхөн зөв юм хунтай.
Тэгээд тэгснэ ийм халбан энтэйгээ ингээ хамт ирдэг. Энд чинь бараг 12 хүний ээж бүрдэл бас гангар шаазан гэж байгаа байхгүй тий. Сет нь ингээ 66 ширхэг. Энэ минь найр хөрхийн орой морой тарг маргуу бол бүр яг байгаа зү. Гэхдээ яг ганцаараа амьдрах болохоор надад ийм 60 эдэн сет яг хэрэгтэй юу үгүй юу гэдэг дээр бас их эргэлзээтэй те манайхаа яг ганцаархан амьдрах чинь 60 хамтаа юм шиг 60 эдэн сеттэй яваад. Оо энэ ямар гоё юм бэ? Ийм цэнхэр өнгөнөөс байд юм байна. Энд тэгтээ амар гоё ярьж нэг гэрлэн дингсэн чинь дээшээ доошоо болоод яг иймэрхүү юм гарахаар ингээд гоёа хурим найрын ёслолууд айгүйх болоод байгаа шүү дээ. Бэр гойхоос л хурим найр зөндөө олж байгаа. Тэгээд энэ эдээс аваад юм бэлгийнх нь том бокс мокст аваад өгчүүл амар зөв гифт бэлэг болох юм бэ шүү. Тэгээ бүгдээрээ одоо болохоор яг гангар шаазан яаж дуурдаг, гангар шаазан гэдгийг яаж мэдэх вэ гэдэг гоё тестүүдийг хамт явуулцгаая. Гангар шаазан мөн биш гэдгийг яаж шалгах вэ гэдэг энэ тестүүд юм. Би түрүүн бүр хийж үзчихээд амар сонин гайхсан заяа. Энэ аяг баг DJ одоо юу гэнэ гэдэг хөгжим хийчихэр заяа. Усанд гараад үрж агаад тэгээ ингээ эргүүлээд байхаар ийм гоё хөгжим шиг одоо сонсож байна уу? Ийм гоё аяг гарддаг юм байна. Бүр яг жинхэнэ гангар шаазанд. Тэгээ маш гоё хөнгөн. За ингэж шалгадаг юм байна. За нөгөөх нь болохоор бас гэрлэн тааруулъя заяа. Яг жинхэнэ гангар шаазан яаж харагддаг, 20% яаж харагддаг гэдгийг харцгаая. За одоо ийм гэрэл байт юм байна. Окей. Би бүр амар сонь мэдэж байна өөрөө гэжтэй. Би та хэдэд ингээ 3 аяг харуулъя заяа. 3 аяг тестэлж үзүүлье. За энэ нь болохоор ер нь 20% доторх орцтой гангар шаазан юм байна. За энэ нь болохоор ингэж шаралж харагддаг юм байна заяа. Та харж байна энэ дээр орхон. За тэгмүү дараагийнх нь болохоор 30% орцтой юм байна заяа. Гангар шаазан. Энэ нь болохоор арай нэг жоохон бүдэг шар харагдаж байгаас гэрэл тарахаар ингэж харагддаг юм заяа. За одоо бүр 30%-аас дээшээгээ 45% орцтой яг нөө түрүү миний дуургаад байсан гангар шаазанг харуулъя заяа. Энэ нь болохоор маш бага харагдаж байгааз түрүүн би 20 ингээ бүр яг харуулъя заяа. Ингээд ийм цагаан байгааз яв шууд ингээд баг гэрэлшгэ байгаад байгаа сте. Тэгмүүд энийг хар та шавшараад ингэж мэддэм юм байна. Тэгээ дээрэс нь дуурах юм байна заяа. Түрүүнийх шиг дуурах юм бол сайн энергитэй сайн хүндэлт дуурдаг гинэ. Та хэд ирж өөртөө үзгээрэй ч шиг. Тийм гой сонирхолтой юм байдаг юм байна. Тэгээ дээрэс нь одоо яг энэ гангар шаазныг Queen Home гэсэлгүүрт яг энэ нь болохоор 24 каратын одоо шингэн алтны сорцтой гэдэг нүгээрээ бүрхэгдсэн юм гоё химитэй байгаад байгаа байхгүй. За ингэж шидэхэд энэ маань ингээд ситрээд одоо broken болохгүй гэсэн үг одоо хагарахгүй гэсэн үг байхгүй. Гэтэ бүр амар тэгж амар шидэж мэдхэд одоо хагар мэдээж бүр амар шидэл бол хагаралтаад. Гэтэ гангар шааз нөө хагарахтаа сэтэрч хагардаг. Томороо л хагарна тэр чинь. Тийм үү шууд ингээд шавар айгнууч нөгөө сэтэрч хагараад байдгүй. Тэр амтны ясны үнсээр гурилаар хийгдэг гэсэн үг байхгүй юу? Гурилыг зориултын шавартай холиод маш өндөр градусд буюу 1200-аас 1300 градусд олон дахин оруулж иж ингэж авдаг болохоор маш бат бөх эдгээр сайтай. Тэгээ хүний бие эрүүл мэндэд маш сайн байдаг. За надад дахиад нэг гоё тест үзүүлэх гинэ. Ингээ халбаар ингээ цохоороос өөр эд юм байна. Тэгтээ би ер нь жоохон айгаад байна. За арцаас очих тааж гэж. За энэ нь болохоор арай хүн санаг. Энэ зүгээр шаазан байна те. Бүр зүгээр шаазан юм шүү дээ. Гой сонсож байгаас яг хонх шиг дуурж байгаа зү. За нөгөөх нь болохоор ийм аяга байна. За энийг дуурайд үзье. Шал өөр хагаад. Тэгэхээр миний яснаар энэ бүр яг гангар шаазан юм байна. Тэгээ энэ дараагийнхт нь орж байна. Энэ бол бүр хамгийн багт нь орж байна. Тэгээ угаасаа та хэд маань ингээд ирээд бариад жингийн үзэхээр зүгээр энгийн шаазан болохоор айгүй хүнд байт юм байна. За жоохон гангартай орцтой нь болохоор жоохон хөнгөн. За бүр гангартай яг жинхэнэ нь болохоор бүр маш гоё хөнгөн байт юм байна. Ингэж мэдчихнэ. Shopping time done. За өнөөдөртөө болио бүр зөндөө их юм авчлаа. Тэгээд очиод бүгдээрээ unbox хийж үзцгээе. Нөө нэг аяг тавгны dish set чинь амар ихээр ирсэн болохоор та хэдтэй ерөнхийдөө ингээд харуулах гад гаргаад ирчлээ. Тэгээд яг энэ сонголтыг хийсэндээ бүр амар баяртай зөө. Яг гангар шаазан гээд тэр их ч угаасаа та хэдэд энэ нөгөө бичлэгэн дээр амар сайн тайлбарлаж өгсөн байгаа штэ. Тэгээд яаж тест хийдгийг ч гэсэн та хэдэд харуулсан байгаа тий. Тэгээ энийг болохоор ингээд хослуулаад авсан. Энэ дээр 6 үний 42 шиг сетттэйсэн. Угаасаа хажуу талд нь халбас ирээ тавиад үзсэн чинь амар гоё харагдчихсан аахгүй юу. Чанарт нь би амар их баярлаад байгаа юм. За тэгээ дараагийнх нь болохоор штэ. Гэртээ ямар ч тавилга эдэр аваагүй. Одоо яг дараа 7 хоногт нүүж орж байгаа байхгүй юу. Тэгээд ямар ч тавилга эдэр аваагүй ээжээс зүгээр шууд гэрийнхаа декорыг ингээд авч ирсэн. Тэгээ энэ эмхтэй бүр амар хөөрхөн байгаа. Гэсэн би нэг мейкап ширээнийхаа урд тавья гэж бодож байгаа. Ерөн зүгээр ингээд миний төсөөлөн
бодох чадвар бас айгүй дэжгүй болохоор ингээд төсөөлчихөж байгаа байхгүй. За унтлагын өрөөгөө нэг иймэрхүү болгоно, ийм interiorтэй болгоод тэгээд энийгээ яг мейкап ширээн дээр тавина гэхээр энэ дээрээ өөрийнхөө эдлэл чимэглэл юм уу эсвэл ингээд түлхүүр мүлхүүрээ л тавьчих болдгийм байна. За энэ бүр үнэхээр хайр заяа. Oh my god. Би штэ энийг байранда дараа 7 хоног очиод энийгээ хэрэглээд хамгийн түрүүнд би шампань буудуулаад угаасаа та хэд маань түрүү намайг баг юу авж яахыг харчихсан болохоор яг зүгээр баттгаад ингээд харуулчихгээд энэ Queen Home гэсэн энэ галтгооны энэ дэлгүүр галтгоо одоо гэр ахуйн барааны дэлгүүр байгаа штэ. Тэгээ ийшээгээ орохоор угаасаа ингээд юмнууд нь шал өөр харагддаг, чанартай харагддаг. Тэгээ дээрэс нь ингээ авах юмнууд амар их байгаад идэм байна заа юу. Одоо ингээд лааны суурмөөс эхлүүлээл тэгэл ер нь ингээ ширээн дээр ингээ тавихаар ингэж харагддаг энэ тэргээ тэр эдийн ингээ харуулсан байгаад амар туртай гадсан. Come on now. Би ч юм задлахтай байсан багтаа. Хүмүүс ууг нь ингээл амар ураа задалдаг гэсэн чи би ерөөс тийж чадахгүй хаа. За ээж байгаа. Өчтөр орой хий гэсэн чи өнөөдөр гоё гэрэлтээд та таруулчвал бүр илүү гоё юм болов уу гэж бодоод авч чаддаг те задлж чаддаг нас. Oh, hello my friend. Oh my god. Ийм хөөрхөн rose goldтэй Swarovski-гийн ийм хундахтай одоо Swarovski юм да. Хундахтай ийм хөрх сет авсан байгаа. Энэ болохоор бас 6 хүнийх ийм иргэдэг ийм бөөрнхий юутай. Тэгээ дээрэс нь одоо би чинь ийм яг wine зайныг хаяалуудыг sparkling wine дуруудаг байхгүй. Тэгээд энэ дээр wine дээрээ тохируулсан ингээд хийчдэг. Энэ бас амар хөрх юм бэл. Энийг ингэж хамт аваад дараа 7 хоногт байранда орохдоо өөрийнхөө авчирсан бүр нууц шампань би авчирсан заяо. Тэр шампаныг задлаад cheers гэж манайхан гоё тулгана за. Тэр болтол төрөг хүлээж байгаарай. За тэгээ ийм хөөрхөн хундагаа дээр авсан байгаа. Тэгээ энийг бүр цаана нээсэн энэ шигтгээ дээр байгаа штэ.Ягуусаа барихаар ингээд ямар амар дэжгүй байх нь мэдэгддэг. Тэгээ ингээд класс чинь бүр амар тэн ийм нимгэн байх тусмаа ер нь хагарч магарахад амар тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээ энэ болохоор яг ийм нимгэн зузаан хоёр нь яг гоё таарсан. Доотл мотлын эргүүлэхээр бүр амар хөөрхөн. За нэг ийм юм ингээд авсан байгаа. Би ч амар их юм авсан гэж бодож чи бас дэжгүй л авсан юм. Хамгийн сүүлийнх нь болохоор нөгөө нэг давс мавс цайны дээж, pepper тэ тэр перц мерц эдэр хийдэг. Яг энэ дээр зурганд байхгүй нэ. Тим хийдэг юм 3 бараг 6 юу байсан баха дотроо. Дандаа бүгд л 6-6-аар явсан юм шиг байна. Нөгөө ийм хөөрхөн юмнууд байдаг штэ. Энэ чин дотроо халбахтаа тэгээ дээрэс нь ийм модон ийм сеттэй. Тэгээ доотлолтой болохоор нөгөө цаймаа хийчдэг юм цайны юм тустай юм жижигхэн хөрхөн дөрвөлж юм шургуулган мургуулгатай юм лээ. Тэгээ энэ бас амар хөөрхөн харагдаад харна ингээд авсан байгаа. Тэгээ хүмүүс маань нэр стори хийсэн чинь энэ хундагны үнийг энэ сет дээр нь асуугаадсан байхгүй юу. Тэгээ энэ болохоор яг энэ хундагтайгаа тэгээ дээрэс нь ингээд эргүүлдэг те тэр ингээд тавьчихдаг юм бэлээ. Тэгээ ингээд эргээд ингээд амар гоё Swarovski юм хундган болохоор 268 мянга гэжсэн заяо. Гангар шаацсан байгаа штэ. Энэ болохоор 42 сет 6 оны 42 сетээрээ сайн нэг зүү тавьцаа байсан. Энэ сет нь болохоор юу байгаа 65 мянга байсан. Бас бусдаагаа бол арай гайгүй юутай чанартай байсан болохоор энэ маань нэг 15 25 маа тавьцаа байсан санагдаад тах юм. Тиймэрхүү байсан шүү. Одоо тавилга одоо дараа 7 хоногс ингээд бүгдээрээ хамт тавилгын шопинг хийцгээнэ. Тэгээ юмнууд ч бас дэжгүүл үнэтэй гэдэг юм. Би яг нөгөө нэг Америкт байж хахад бас гэр мөртэй тавилга энэ төр гингүүт яг Amazon эдрээс харж агаад нэг 300-400 долларын бодит авчдаг байхгүй. Тэгсэн чинь манай Монголын бодингууд нэлээд юм чанартайг оруулж ирдэг болохоор бас бодсноос ер нь үн айгүй өндөр байд юм байна. Ер нь ор олдог бодит 2 сая хэдэн зугаас 2 сая нь баг хамгийн бага үн байгаа даахгүй. 2 саяас эхлээд тэгээд 4 сая 5 сая Италиас оруулж ирсэн энэ тэр гэд байсан дээ. Би болохоор яг Ashley branding бодингуудыг амар сонирхоод угаасаа юу Америкт байхад хүртэл Ashley branding бодингууд арай удаан хэрэгцээтэй сайн хийгдсэн гэдэг утгаараа байдаг байсан. Тэгээд тэнд байхад ингээ 1000 $100 байдаг гэсэн аахгүй. Тэгээд одоо л ер нь авч магадгүй юм шиг. Гэтэ харъя те we'll see what happens. За тэгээд өнөөдөр өчигдрийн хийсэн шопинг нэг иймэрхүү байна. Тэгээд дараа 7 хоногс бүгдээрээ бараг нийлээд тавилгын шопинг хийж эхлэх байх. Ямар ч тач энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн гээд бүгдээрээ эрцээ бүртгүүлээд хундагны wine emoji үлдээцгээгээрээ дараагийн гоё сонирхолтой бичлэгээр уулзлаа. Баяр таа.